Газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг олон нийтэд нээлттэй хүртээмжтэй шударга байдлаар хуваарлах зорилгоор Баялагтай эзэн Монгол нэртэй зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг засгийн газраас гаргасан. Санал асуулгын хүрээнд зөвлөлдөх зөвлөлийн ажлын алба болоод зөвлөн туслах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд байгуулжээ. Үндэсний баялагын санд ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гурав багтдаг. Тэгвэл одоо болон ирээдүйд захиран зарцуулах хөрөнгийг ямар хэлбэрээр ил тод шударга хуваарлах, баяжуулах вэ гэдгийг ийхүү зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хяналт болон иргэдийн оролцоотой шийдвэрлэх юм. Баялагтай эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгын 1-р шат 3-р сарын 27-ноос 4-р сарын 3-нд, 2-р үе шат 4-р сарын 11-ээс 12-ны өдрүүдэд үндэсний статистикийн ороотой хамтран төрийн ордонд болох юм байна. Байгалийн баялагаас одоо авж байгаа энэ үр шимийг яаж одоо Монгол улсын нийт иргэдэд ирээдүй болон одоогийн үед тэгш шударга хуваарлах уу те энэ үндэсний баялагын санд яаж энэ байгалийн баялагын үр шимийг төвлөрүүлэх үү эргээд нөгөө дийлэнх олонхийг яаж иргэдтэй хүртээмжтэй тарах уу те энэ бүгдийг бол шийдвэрлэж өгсөн байна. За би бол яг олон нийтийн төлөөлөл орж өөрийнхөө нэрийг дэвшүүлж оролцсон. За энэ дээр бол илүү өөрийнхөө гэхээс илүүтэйгээр одоо нийт гараж ирж байгаа асуултууд нь хуультайгаа яаж нийцэж байна гэдгийг харж байгаа. Одоо хууль бол гарчихсан. Гэхдээ ард иргэд маань хуульд ороогүй ямар юмнуудыг хүсэж байна бас хуулийг бас яаж өөрчлөх ёстой вэ гэдэг энэ олон нийтийн санаа бодлыг улс төрчдөд мэдээлэх гол үндсэн үүрэг байна бидний. Энэ үндэсний баялагын сангийн талаар олон нийтийн санаа бодол бол бас харьцангуй мэдээлэл муутай байна гэж судалгаагаар харж байгаа. Улс орныхоо эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гэхээс илүү өнөөдөр тулсан асуудлаа шийдчихмээр байна. Өнөөдрийн ард түмний өөрсдийнхөө амьдралдаа бид нар нэмэрлэжмээр байна. Амьдралынхаа төвшнийг дэвшлүүлмээр, амьдралын чанараа дэвшлүүлмээр гэсэн юм хүсэл санаа бол байна. Тэгэхээр одоо энэ санал асуулгуудаар чухамхүү энэ чиглэлүүдээр бол ард олон маань юу хүсэж байгаа юм бэ гэдгийг тодруулаад төр засгаас одоо бодлого шийдвэрээ гаргаж явна гэж хүлээж байна. Зөвлөлийн нэр дэвшигчийн шалгаруулалтад 46 иргэн иргэний нийгмийн төлөөллөөс оролцож зохих хууль журмын дагуу 9 иргэнийг сонгосон байна. За эдгээр төлөөллүүд хуулийн хэрэгжилт болон баялагын сангийн хуваарлалт олон нийтэд нээлттэй ил тод байх зарчмыг хангаж байгаа хэсгээр хяналт тавин ажиллах юм байна.